Манай улсын нийт хүн амын 54%-ийг 25 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Гэтэл өнөөгийн нийгэм тэдний дуу хоолой төдийлөн хүчтэй байж чаддаггүй. 1990 оны хувьсгалд оюутан залуучууд бүлээн цус халуун амиараа дэнчин тавьж гар бие оролцсон түүхтэй. Иймээс ч тухайн үеийн ардчлалын давлгаа хүчтэй өрнөсөө. Тэгвэл түүний залгамж болгож залуучууд оюутнуудын дуу хоолойг нийгэмд хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхээр ардчилсан намын дэргэд ардчилсан оюутны холбоог байгуулж анхдахаар чуулгана зохион байгууллаа. Чуулганд ардчилсан намын дарга Эрдэнэ, ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга Хотон Туяа болон ардчилсан ахмадын холбооны дарга Батбаяр мөн 21 аймаг 9 дүүргийн оюутан залуусын төлөөлөлд оролцсон юм а. Дэрдэх 89 онд яг 26 настай ардчилсан сургуульд орж ирсэн. Үнэхээр энэ нийгэм болохгүй байв. Үнэхээр энэ нийгэм бол бидний амьдрах нийгэм биш юм байна гэдгийг бол хон үед зөнгөөрөл мэдэрчсэн. Бидний хувьд үнэхээр тэр үед тэр арсан улсын тэр салхийг хаалгах гэж тэр ардчлалын анхны жагсаал цуглаануудыг хийх гэж маш их зориг биднээс гарч ирсэн. Өнөөдөр эргээд харахад бол үнэхээр бид бол энэ үйл хэрэгээрээ бахархдаг юм аа. Хэдийгээр огтны амраас цус гаргалгүй 50 замаар арсан сулыг эхлүүлж арсан сулыг одоо ялтан төргсөн гэж ярьдаг боловч яг үнэндээ энэ 27 жил бол ардчилсан хувьсгал маш их үн цэнээр бидэнд олдсон юм аа. Гიშгэх газартай, амьсгалах агаартай, миний гэсэн орон гэртэй газар шируутай байх гэдэг бол ямар үн цэнтэй зүйл байдгийг та бүхэн ойлгож байна. Тийм учраас би өнөөдөр энэ Монгол гэдэг сайхан орноо, энэ Монгол орны тусгай тогтнолоо эрхэмлэж, хайрлаж, юунаас ч хамгаалан тэмцэх зүрх сэтгэлтэй байгаасаа би та бүдээс хүсэж уриалгах гэж байгаамаа. Мөн ахмадын холбооны тэргүүн Батбаяр оюутан залуучуудад амжилт хүсэж баяр хүргэсэн юм. За ер нь аль ч улс төрийн ер нь дэлхийн нийтээр 3 үеийг хэлхээсэн дээр тогтож байдаг өнгөрсөн одоо ирээдүйд гэсэн. Тэгэхээр энд бол өнөөдөр бол маргаашийн Монголын ирээдүйд сууж байгааг харахад бол маш таатай байна. Хэрвээ ардчил 90 он ялаагүй бид нар тэр хоёрыг юу ч болох байсан юм уу гэдэг. Өнгөрсөн тогоон дотор байна гэж монголчууд хэлдэг байсан шин. Тогоон дотроос гарах алхам бол 90 онд нэгдсэн. Тэр 90 оны хувьсгалыг хийсэн залуучуудын ихэнх нь оюутнууд байсан. Ер нь оюутнууд юм хийхгүй болдгоо байна гэдгийг энэ удаагийн чуулган баталж харуулах байх гэж найдаж байна. Энэхүү чуулганаар ардчилсан оюутны холбооны дүрмийг танилцуулгыг хийж хуралд оролцсон 545 гишүүдийнхээ санал асуулгаар нэм очрын лавд оржиг ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Ардчилсан оюутны холбоо үүсгэн байгуулагдаж байгаа түүх өдрийг тохиолдуулах Харвардын их сургуулийн судалсан нэгэн судалгаагаар өөрийн яриагаа өндөрлөе гэж бодож байна. Харвардын их сургууль судлахдаа энэ холбоо ертөнцийн байгаа хүн төрлөختөнд та бид бүгд адилхан бидний гарын алханд хүний бүх мэдрэлийг багтсан байна. Хүн өөрийнхөө амьдралыг шийдэх үед өглөөний нар хамгийн чангаар алгаад ташвал тэр хүний хэмэр тундаан батж ажил үйлс амьдрал ахуй сайхан байдгаа гэж судалсан байдаг. Залуучуудаа мэдрэлийн мэсээ өөрсдөө өөрчлөж босоодны сайхан зэрэгцээ залуучуудаа. Мөн хяналтын хорооны 5 гишүүнийг хуралд оролцсон 545 гишүүдийнхээ санал асуулгаар тодруулсан юм. Ийхүү ардчилсан оюутны холбоо анхдахаар чуулга уулзалтаа амжилттай зохион байгууллаа.